Ямар ч байсан би айхтар сериусны тийм ярихгүй шүү. Энэ нөгөө манай бусад хүмүүстэй энэ нөгөө бүх хүмүүс маань миний хүндэлдэг гэхээсээ илүү би бараг шүтдэг юм болсод байгаа манай сүнээ те. Би одоо банк сториг үздэг, эдрээс үлгэр дуурайл авдаг, навчаа олж очиод нэг зөвлөгөө авчих юмсан гэж те. Маш их хөөцөлдөг ийм хүмүүс байгаа. Миний хувьд бол одоо багш нар. За энэ дунд өнөөдрийн бүрэлдэхүүн донд багтсан ганц оюутан бол би. За би болохоор одоо 3 их сургууль сурж байгаа хүн түрүүн бичлэгэн дээр ирсэн те. Миний 3 хүүхэд. Миний хувьд одоо амьдралын маш том сургууль одоо би ингээ яг суралцаад явж байгаа юм багхгүй. Тэгэхээр би бол нөгөө дуртай мэрэгжил хайртай одоо юмараа те маш сайн суралцж байгаа одоо нэг 80 гаруй хувьтай те айгүй тийм хичээнгүй суралцж байгаа ийм хүн баг шүү. Тэгэхээр өөрийнхөө туршлагаас нэг товчхон яриад за ер нь бол яг үзэж боддог юм бас те үзэл бодлоо жоохон товчхон хуваалцах гэж гарч ирсэн. Тийм учраас надад презентацийн янз бүрийн байхгүй супер гоё мэдээлэл байхгүй гэж байгаа. За ямар ч байсан хүүхдүүдэд танилцуулъя. Манай хүүхд Тодуулаа гэдэг 14 настай, охин маань Номуулаа гэдэг 7 настай. Сая бяцхан хүүтэй болсон. Хотуулаа гэж нэр өгсөн. Одоо ингээд яг 7-7 насны зөрүүтэй байхгүй 5 сартай гэхлээр. Тэгэхээр монголчууд ярьдаг 7 хэмжиж нэг охтол гэдэг. Тэгээ би яг маазардаг гэсэн яг бодитороо бид нар амьдралаа тэгж төлөвлөсөн яг жинхнээсээ. Яг тэгэхээр нөгөө ингээд багтаа би бас хүүхд харж ирсэн л тамаа цаад. Ингээд ойр хүүхдүүд аяг надад үргэлжлээ санагддаг байсан байхгүй. Их чахтар ингээд охироод байгаа юм санагдаад. Тэгэхээр хүүхэд насыг сургуульд орчхороо том болчдөг те. Ээж аваа тохоо болоод ч юм уу тийм ээ. Шал уур болчдөг бүр гинт ингээл нэг л жилийн ятар. Тэгэхээр энэ баг насаа маш гоё хайрын дунд ингээд нялуурал мөнхийн нялуурал тэрвэлтэй л те. Гоё хайрын дунд өнгөрөөсэй гэдэг утгатай. Тэгээ амьдралаа ингээд нэг төлөвлөмөр болсон. Тэгээ энэ мань айгуу тийм одоо хөрх хэрэгжиж байгаа. Тэгэхээр 7 жилийн дараа бас болох нь уу гэдэг одоо алдар тхээ те хүүхдээ бид тээр бодож байгаа. Гэхдээ энэ 7 жил гэдэг надад бас ихнэрээ бодсоо зөв шийдвэр гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн нөгөө Библиэл дээр янз бүрийн асуудалтай эргээд одоо нөгөө ажил карьераа амжуулах ч гэдэг юм уу ийм хугацаа гэж бодож байгаа маа. За тэгээ 3 сургууль маань асуудалтай. За саяны Adolescence гэдэг кино бол надад маш хүнд туслаа. Яагаад гэвэл тэр кинон дээр гарч байгаа процесс миний амьдралд одоо сүүлийн үед маш их өрнөж байгаа байхгүй юу? За одоо ялхууд маань бол амархан би өөрөө маш их цаг зарцуулдаг нөгөө одоо тий бүх хүүхдүүд орой унтуулна, усанд оруулна, өглөө болгон хөргөж өглөө болгон эрт тусаа тий одоо өдгийн шарж өгөн те ашигтай бактери нуулна яг нэг хийдэг ажлууд ад жаргалтайгаар хийдэг те тэрнээсээ саяны манай сүнэгийн ярьдаг шиг нөгөө нэг эргээд би үүргээ биелүүлсэн шүү гэдэг тэр нөгөө кафег би өөрөө олж авдаг байхгүй юу амралтын өдөр ямар ч одоо те excuse байхгүй шууд уул руу очдөг ягаад тэгэхээр бид нар лагер байхгүй бид боломж нь богдуул байгаа тийм ээ тэр ингээл байнга очдөг ийм байгаадсэн тэгээ сүүлийн үед надад нөгөө маш их асуудал тулгарч байгаа нөгөө хүү маань том бол шилжилтийн нас болчихээ тэгээ сургууль дээр ер нь бол нэг сар тутам ч юм ойр үед аюух одоо очиж байгаа. Тэгэхээр энэ дунд нөгөө гайгүй өөрийгөө дажгүй сайн аав гэж бодоод байсан чинь тий сэтгэл зүйн хувьч гэдэг юм одоо цаг үетэй үл нийлээд маш их юм дутуу мэдрээд байгаа учраас аюух ингээд одоо өөрийгөө дайчилж сурч мэдж одоо тий ингэж явж байгаа. Тэгээ энэ арга хэмжээнд оролцсон шалтгаан гэвэл би одоо бас хаамаагүй ингээд гэхээсээ илүүтэйгээр би сошиал дээр нэрнгэсэл хүүхдийн тухай аюух тийм одоо контент яг гэр бүлийн хийдэг байхгүй юу? Уул нь бол ингээд нөгөө уух соёл моёлч гэдэг юм ярьдаг байсан. Одоо ингээд нийт контентыг харах юм бол баг 70-80% гэр бүл болчиход байгаа. За энэ бол хоёр шалтгаантай. За нэгдүгээр нь бол угаасаа нийгэм угаасаа айгүй хар бараа. Бид нар ч одоо энэ сошиал хэрэглээгээр дэлхийд дээр одоо амар дээгүүр орно те. Гэтэ гол асуудал юу гэхээр дийлэнхэд хар бараа мэдээлэл байгаа. Түрүүний ярьдаг шиг бид нар сошиал үзэж байгаа зүгээр өөртөө стрессчдэг те. Ямар ч хамаагүй хэрүүлд өөртөө орчдөг. Өөртөө өдөртөж чадахгүйгээр тэр сошиал гэдэг юмд ингээд орчоод байгаа байхгүй юу. Тэр одоо юмаа гэртээ аваачдаг те. Хүүхдтэйгээ харьцажсэн ч гэсэн уцаа хараад за миний хүү гэсэн байдалтай. Иймэрхүү нэг юм процесс циклүүд орчод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дунд нэг гэрэл гээтэй нэг айтайхан юм хийчээ гэдэг санаатай. Тэгээд дээрэс нь гадаад одоо зөндөөл гой үлгэр дуурайл болсон хүмүүс байдаг шүү дээ гэр бүлийн амьдрал те. Одоо юу гэдэг аав ээжийнхээ амийг хөтэлдэг влог YouTube те. Монгол тийм айгүй хуруу идэв санагдаад энийг хийдэг. Тэгээд яг гоо элдвэр хэлүүлнэ Батмөнхөл гэдгийг, Pop гэдгийг, хүүхдээр хандлт авлаа гэдгийг. Тэгэхдээ цаана нь нэрээ миний орой болгон хүүхдийн шүдийг угааж байгаа сториг үзээ те. Хүүхдийн шүдийг угаадаг болсон. Нэрээ амны үнд гэдэг хөндий гэдэг ийм чухал юм байдаг те. Тийм биш над ирэхэд би тэр над нэрээ миний одоо хийж сайж үр дүнтэй ч юм шиг санагдаж байгаа. Яг боддороо би тэгэж ямар ч поворсон юм байхгүй зүгээр л одоо тий хүмүүст айтайхан мэдээлэл хүрэхээс гадна өөртөө бас нөгөө түрүүний тий юмаа хийсэн юм одоо мэдрэмжийг авахыг одоо хүсэж байгаа байхгүй. Нэгтгэх нь хоёр дахь нь юу вэ гэхээр за би эрдэмтнийх нь нэрийг мартчихжээ тийм эрдэмтний арга үгүй. Чи юу аливаа нэг юм хүн заах гэж бол тэрийнхээ талаар тий одоо маш сайн одоо Өвчөө мэддэг юм а чи хүнд маш сайн зааж чадчихвэл тэр одоо супер мэдлэг гэж байгаа. Хоёрдугаар ангийн хүүхд ойлгохтой зааж чадчихвэл болно гэж байгаа. Би нөгөө арх уух юмны талаар ингээл ярьдаг байхдаа яг тийм хариултанд хариулдаг байсан байхгүй юу? Хүн гүнзгий мэдэх албагүй. Ер нь одоо тэр яг юу юм гэдэг асуултанд хариулаад л ингээл энгийн тайлбар хийдэг байсан шүү дээ.
Тэрнтэй адилхан би нөгөө одоо ингээд тэр нөгөө ууланд байнга явж байгаагаа олон дагчтай байхгүй байхдаа ч хүртэл 10 хэдэн жилийн би хийдэг л байсан. Шүд угааж байгаагаа тий хаалцаа ингээд олж мэдсэн юм а сошиал дээр хуваалцаад байдаг гэсэн. Тэр эрдэмтний арга нь юу гэхээр дээр үед хүмүүс ингээд нэг юм олж мэдчихгүй найзууд дээр очдөг байсан юм байна. Би уугаа ч юм уу тий хажууд байгаа хүндээ тэрийгэ зааж өгдөг. Би нэг ийм олж мэдлээ гэд. Тэгээ нөгөө талынхаа фидбек ингээд сонсдог. Тэгээ нөгөө мэдлэг дээр тулгуурлаад олж мэдсэн юм өшөө ингээд сайжруулдаг буюу өөртөө баталгаажуулж авч үзэж аваад тэр мэдлэгээ ингээд аюу баттгадаг байсан юм байна л да. Энэ орчин үед сошиал медиа гэдэг юм болцсон. Буюу бид нар тэртээ скрин тайм 7-8 цаг байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг идэвхтэй нэмэх цагаар ашиглая л да. Би бас тэрийг аюу эвтэхнэр өөртөө ашиглаад байгаа байхгүй юу. Яагаад гэвэл би тэрийг сошиал дээр тэрийг тогтмол хийдэг учраас би тэрийг хийх гээд зарим үе залхуурсан үдээч тэрийг хийж болно нэгдүгээр. Хоёрдугаар би мэдсэн юмнуудаа хүмүүст хуваалцаад өөрөө тэндээс илүү сурч байгаа байхгүй юу. Одоо ангид хамгийн их сурж байгаа хүн хэн байдаг вэ гэхээр багш байдаг гэдэг тийм. Тэрнтэй адилхан амхандаа би бас өөрийгөө тэнцээ чаленж хийж ингэж яваад байгаамаа. За тэгээд зүгээр туршлагаасаа хуваалцахад ямар ч байсан нөгөө сошиал хэрэглээ ингээд амар ингээд замбрааг болсон учраас би нэг хит хитэн одоо өөрийнхөө баримталдаг тийм. Тэгээд амжилттай болсон юм байна. Тэрийг таад хуваалцсан гэж бодоод. За нэгдүгээр нь бол маш завгүй байхыг хичээдэг. Тийм. Ерөөсөө ямар ч шалтгаангүй нөгөө ууландаа явдаг. Гэртээ ямар нэгэн активити хийдэг. Гоё хөгжим тавиад бүжиглэн тэрийгээ сошиал дээр гоё хөөрхөр ил болгоод хийж тэ хаалцаа хийж байгаагаа хийдэг ч юм уу. Ингээд бид нар хийдэг. За тэгээ би нөгөө олон жил сакс тоглоод багтаа бас нэг тийм би ч хоёр ээж мэт хоёр өссөн жоохон одоо зөөлхөн талын хүн аав гэж мэдхгүй. Тийм учраас маш сайн аавыг одоо тэ өөрийнхөө хувьд хамгийн сайн аавыг хийх гэж явна шүү дээ. Тэгээ намайг ер нь эр хүн болгосон одоо илүү тийм одоо дайчин тэ одоо ингээд амжилттай амьдрахад нөлөөсөн ганц юм ерөөсөө сакс байдیں۔ Спорт яагаад гэхээр нэг хүн тийм growth mindset гэдэг юмыг суулгадаг. Одоо бид нар манай болсон систем тийм ерөөсөө нэг сүүлийн үед ярьж байгаа санагдаад идэв. Яг тэр нэг ялсан мэдрэмж те. Бид нар Монголд инфлюенс хийж байгаа хүнд нөлөөлж байгаа залуучууд нөлөөлж байгаа хүмүүсийг та анзаараарай. Айгүй юм тариа хэрэглээд байх болсон залуу те ингээд ийм одоо ингээд рол модель болоод байгаа надад таалагдахгүй байгаа. Эсвэл ингээд айгүй тийм жоохон бонтор байж байгаа гид турцсан ч юм уу те. Тэрнээс илүү хүн ингээд байнга ингээд өөртөө арчаатай байж байгаа те. Тэр хүн уул нь үн цэнтэй байхгүй юу? Тэгээ би спортоос тэр growth mindset гэдэг юм үнэхээр олж авсан. Өөрийгөө тийм ялсан мэдрэмж ингэж одоо тий авдаг. Тэгэхээр эсвэргээр одоо хөдөлгөөн гэдэг юм л одоо маш чухал, спорт гэдэг маш чухал юм байна. Тийм учраас энийг би хүүхдүүдтэй одоо өгнөл гэдэг юм хийчихгүй юу. За ингээ хүүхдээ нэг сагсаар шахан тий би чи одоо тэгээд би одоо жишээ нь энэ үнэн бүр ингээд айцсан амар инспирэшн авдаг. Өглөө 5 өнгөрч явахад ингээ хүүхдээ зөөгөөд бэлтгэлд наваач явдаг заяа. Тэгээд би бүр амар инспирэшн авдаг. За ингээ манай хүүхд сагс сонирхгүй байлаа. Тэр чинь би дагуулж яваа тэр чинь бас стандарттэй том шийдвэр жоох болохгүй шүү дээ. Тэгэд гэртээ ягаад ч гэдгүй нэг сошиал дээр онлайн шоп дээрээс нэг жижиг шийдвэр дэвш тан дээр тэрийг аваад өрөөнд нь хатаад өгсөн байхгүй юу. Пүү нөгөө нь утас муцтай одоо цагаар удаж байгаа шүү дээ чамаас. Байхгүй хөлс баастайгаа утгалдаа нөгөөтөл чинь ноцтол байна. Ягаад гэвэл тэр хүүхдийн дотор хідэн тэр хүмүүс тэр хүүхдийг хөдлөж байгаа тийм. Гэтэл бид нар нэг юм таблет ч юм уу нэг юм одоо хөдлөх боломжгүй. Гэрийн бүтцийг харахад хүртэл одоо зарим байлтай дүүрэн тавилга аваад ингээд тавьсан ч байт юм уу те. Хүүхэд хөдлөх ямар ч боломж байдгүй. Тэгээд би аюу гайхсан байхгүй. Би бол хичээсэн шүү дээ. Тэгээд ийм л амархан байсан юм гэж бодмоор хөлс баасаа цоод нөгөө төр үзээл байна. Сландаа хийж дүүгээрээ ингээд бүгд бариулсан те. Тэг ингээд цагсан турт болсон шүү дээ. Сонир байгааз. Тэгэхээр бид нар тэр нөгөө юмнуудыг ингээд бэлдэж өгөх хэрэгтэй билээ л те. Зааж амьдрал гайг болж юм эсвэл үед нөхөн маань жимд явждаггүй. Би бас жоох ажил хийхдээ. Гэртээ нэг гүйлтийн зам авлаа дэлгэцтэй. Яг хүн болгонд тийм гэж байгаа юм биш үү зүгээр жишээ ярихад тэгсэн чинь нөгөө гурч уу байл да нөгөө тэр одоо нөгөө чи таблет үзвэл гүйлтийн зам дээр үзэрэг хэлцээ охин доо нөгөө чи нөгөө ганц хоёр контент үзэхдээ хөсөн цуц алхаж байгаа байхгүй тий ах нь бас тийч гүүх юм гинэ нөгөө гурч одоо би гүүх завгүй болцсон ингэж яаж байгаа байхгүй тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар тэр хөдлөх тэр боломжийн хүүхдүүдтэй ингээ бий болгочих юм бол болох юм санагдсан. Тэгээ энэ бол амар чухал. Би ерөөсөө энийг л онцлмоор байгаа. Тэгээ одоо энэ талаар бол одоо манай мандуул ус шиг бүр ингээд яг шилжих ухааны төвчөнд ингээ аюугаа ярьдаг штэ. Тий. Тэгээд уул нь бид нар очдөг байхгүй. Тэгээ уул нь бид нар очихдоо нөгөө ингээд одоо манай хоёр хүүхд одоо жижиг нь одоо хөлж ороогүй штэ. Хоёр хүүхд амар ингээд гар хөл чангатай байхгүй юу? Яг ямар нэг спорт нэг нь яг сакс хийж байгаа, нэг нь ингээд гүүгээд пиано ч гэдэг юм явж байгаа. Тэгвэл ингээд бусад хүүхдтэй харьцуулахаар би нэмэр хичээл дээр ч маш атлетик. Тэгэхээр тэр нөгөө байгальд очиод ууланд алхах ч гэдэг юм уу, гүүж харьяах, унж бэртэх тий. Тэр боломжийг бид нар бол олох авир боломж байгаа. зөв миний анзарч байгаа ууланд очиод дийлэх хийж яваад энэ 80% ингээд уулын ингээд билээр ингээд суугаад тий сайхан энжой хийгээд ч юм уу тий ингээд одоо амрах тийм боломжтой харагддаг. Эсвэргээрээ тэр нөгөө хөдөлгөөн их талаас нь
жоохон дэмжүүл одоо тийм байгаасаа л гэдэг утгаар би одоо тэр нэг юм одоо story юу гэдэг контент янз бүр юм хийдэг ухаантай маа. За төрний сүнэгэд хэлж байгаатай яг адилхан. Би өөрөө нөгөө ингээд хүүдээ баатар байхад бол өөрөө үн цэнтэй байхад бол өөрөө гэртээ очиод тэр гоё хүн байхад бол би зөндөө ажил хийсэ. Нийгмийн зөндөө төсөл хэрэгжүүлсэн. Тэрнийг хамтдаа шийд гэдэг 40 гаруй шийд би зассан байхгүй юу? Улаанбаатар очиж нөгөө төсвийн мөнгө завчаад нөгөө нэг шилэн самбар тавьчихдаг шүү дээ. Тэгээ нөгөө сахилга хүүхд ийм жижигхэн жуулан шийтгэхээр шийд хагарчдаг байхгүй юу? Тэгэхээр хүүхдүүд өрдмөр ингээ волейбол тоглож идэв. Гэхдээ волейболыг бодит утгаараа ингээ харьцаж байгаа төмс тоглож байхад бол нөгөө булчингийн хөгжил яг хөдөлж дээ. Гэхдээ нөгөө сагс шиг тийм хөгжил одоо явахгүй. Яг сагс бөмбөгчийн мөнхийн контакт учрна. Одоо энэ ясны бүтэц жижиг булчингийн хөгжлийг контакт төр айгүй хөгждөг. Мундаг хүмүүс одоо боксор жижигцүүгээр хичээлээд байгаа шалтгаан нь ерөөсөө тэр яг тэр багтаа олж авсан булчингийн ясны бүтэц айгүй чухал юм байна л да. Тэгэхээр гадаа шийд байх. Бүр цаашлаад одооны хүмүүс чинь маягтай болсон те бид нар бол нэг цагиран дээр тоглож ирсэн шүү дээ. Бүр тортой ийм гоё шийд байхад ороход гоё дуурдаг те. Ийм гоё шийд байх юм бол хүүхд тоглолтог болсон. Тийм ээ. Тэгэхээр тэр боломжийг бүрдүүлж өгөх гээд Улаанбаатар ч одоо нийт бараг 3 шийд тутмын 2 нэвтрэх яваа. Тэгээ би ингээ ихнээс нь засаад явж байгаа. Улаанбаатарын бүх шийдийг засах зорилготой байхгүй юу? Цаашлаад хүүхдийн талбайг засах гэдэг зорилготой. Тэгэхээр нөгөө би ерөөсөө нөгөө зорилгоосоо хазаагаагүй хөдөлгөөн чухал юм байна, спорт чухал юм байна гэдгийг л ингээл тавьдсан. Магадгүй 20 жилийн дараа тэр шийднээс супер одоо физикал эйж шиг тийм те мундаг хүмүүс төрөх юм билүү. Бидэрт бас маш гоё бодиттой юм гоё жишээ боллоо шүү дээ. Тэгээ нэг ийм шийд засдаг. Тэгэхээр ээж аваадаас хүсэж байгаа юм нь бид нар бас нөгөө жоохон ингээл нөгөө мэдээлэл авах гэдэг чинь тийм залхуу байж болохгүй мөлий өөртөө хичээгээд хороо дүүрэг нийгмийнхаа ажил жижиг сажиг юмдаа бүгдээрээ оролцох хэрэгтэй мөлий. Бид нар одоо хичнээн хүүхдээ мундаг хүмүүжүүлсэн ч гэсэн бусад нийгмийн яриа ингээл хүүхдүүдтэй амьдрын шүү дээ. Сүүлийн үед тоонууд айгүй хэцүү болж байгаа. Би ингээ анзаархад ингээ сая 10-20 хүн аауд байна те. Ааудын оролцоонд хуучин ар гэрээ залгуулаад ингээл явдаг байсан. Тэрнээс илүү одоо бол аауд яг ингээ оролцох илүү цаг гарах аим шаардлагатай болсон юм лээ. Тоо судалгааг харахаар охтууд нөгөө эмэгтэйчүүдийн байгууллага маш их болсон те. Эмэгтэйчүүдийн оролцоо их болсноор таад анзаарч байгаа энэ улс төрд байгаа олон гишүүд, нийгэмдэр манлайлж байгаа эмэгтэйчүүд, ар гэрээ авч явж байгаа ээжүүд те. Адгийн наацхан тэгсэн иргэ шоу хүртэл та нар эрэгтэй эмэгтэй ялгааг харлаа шүү дээ те. Тэгэхээр амиа хорлолттой өсвөр насны нэг сэтгэл зүйн хямрал гэдэг дандаа юм гэдэг банднер дээр байгаа байхгүй. Тэгэхээр тэнд маш их оролцоотой байх хэрэгтэй нь бол би бол аавын болов гэж боддیں۔ Тэгээ энэ би бол одоо мундаг хүн гарч ирэнгүүтээ бүх хүн нөлөөлж чадахгүй. Тэгэхээр тэр нэг юм одоо тэрэгцтэй эргэж гэдэг юм уу те. Одоо өөр юу вэ? Яг тус бүрдээ ингээд амар тийм нөлөөтэй хүмүүс байх шаардлагатай болов бид нар тэрийг бас ингээд те дэмжихийсэн гэдэг юм айгу бодолтой бидэд яг тиймэрхүү community маягийн болгоё л гэж ярьсан. Өөрөөр хэлбэл манай энэ хил амтайгээд бид нар ерөөсөө тийм контент гэр бүл мөлөө нуучдаг, гэр бүлийн амьдралыг нуучдаг байхгүй юу? Ерөөсөө тийм сошиал дээр хийхгүй. Эсвэргээр бид нар хийх хэрэгтэй байна. Physical Asia гэдэг шиг тийм олон гоё контентууд байх хэрэгтэй. Спорт хийх сэтэл өгөхүйц тийм гоё байх хэрэгтэй байна. Гоё юм хөгжөөнтэй юм байх хэрэгтэй байна. Спортын алдартнууд те одоо маа тэр Баттурыг бүр аав дагуулж явсаар байгаа сагсч юм болгосон гэж хэлсэн шүү дээ. Яг тэр шиг бид нар яаштай те яг тийм алдартай хүмүүсээ ингэж гоё нөлөөлүүлэх хэрэгтэй мэлээ. Тэгээ ингээ нөгөө кофен дээр ус игээд нэг бичлэг байдаг шиг те ингээ гоё цөөхөлөштэй хэдүүлээ ингээ нийгмийн гоё болох боломжтой л гэж би одоо хараад байт. Тэгэхээр жишээ нь хамтдаа шийдийг хийлэхэд надаас юу ч мөнгө гараагүй. Зүгээр л би одоо ингээ оролцоог бий болгоод ингээ жоох хичээсэн ингээ болцсон. Тэр хэдүүлээ энэ тал дээр ингээ хамтраад ажиллая. Энэ нөгөө эцэг явуулагдсан дөнгөж эхлэл цаашгаа ингээ нэг юм community болчих юм бол бид нар хоорондоо яг энэ олон мэдээлэлүүд дундаас аль нь хэрэгтэй. Гэхдээ нэрэл яваадсан чинь хүн болгон хаалцууч болцсон те. Хүн болгон лайф коуч боллоо шүү дээ чинь. Хаана зөв мэдээлэл нь ойлгомжгүй боллоо шүү. Тэгвэл энэ community-гаар дамжуулаад бид нар зөв зөвтэй мэдээлэл өгье. Тэ? Нийлээд гоё ажил хий гэдэг л ийм санаатай эцэг хурал хийж байгаа шүү. Тэгээд 1 минут үлдлээ гинэ. За баярлалаа.